За. Оройн. Сайн байна уу? Сайхан юу те? Зөндөө байна. Ажил үйлэн тавлаг дүүрнэ үү? За. Би юу яалаа? Дууг нь хураагаад авч эхэллээ. Тэгээд нэр усын тавихгүй дурдахгүйгээр подкаст хэлбэрээр тавьдгийн. Нэг төсний хүмүүс юм сонсоод танайд мэдээд авах тустай юм болов уу гэж бодоод. Тэгэхээр таны өөрийн чинь хувьд бол татгалзах зүйл байхгүй шүү дээ. Би яг нөгөө нэг саяхнаас өөрийнхөө нэг юм яг өмнө нь бол мэддээлсэн л та тэгээд саяхнаас илүү бүр төлхөө мэддэгдээд байгаа нэг юм нь болохоор яг нэг өөрийгөө юм чөлөөтэй илэрхийлэх тал дээрээ бас жоохон айдастай байдаг гэдгээ өөрөөр нэг бүр сайн хүлээн зөвшөөрөл байж байна. Тэгээд харин тэрнээс болоод яг нөгөө нэг жоохон нээлттэй биш болчихъя гэж жоохон ажлаа тэгтэй байгаагүй хаа. Зүгээр санаа зовлтгоо та өөрийнхөө руу заахгүй. Зөв буруу сайн муу гэсэн хаалт байхгүй. Гол нь бусдад туслахыг өгье гэсэн чин сэтгэл байгаад эн чинь хангалттай байхгүй да. Тэгээд дан ганц бусдаас гадна давхар танд өөрт чинь тустай. Та ядчил адаглаа сарын дараа жилийн дараа энэ дамжуулалтаа эргээ сонсоход ахаад л ингээл нэг гоё юм зүйлийг шинээр мэдээд аваад идэх байхгүй юу. Тэгэхээр өөрт чинь тустай. Тэгээд мэдээжийн хэрэг эн чинь одоо яг нэг үйл надтай холбогдож байгаа хүмүүсийн 50% нь бусдад хуваалцах дургу байгаад байна. Ойролцоогоор 50% нь чинхүү туслах хуваалцах хүсэлтэй байгаад байна. Аль алийг буруутгах зөвтгөх аргагүй ч гэсэндээ ухтаа бол бусдад өгж ийж гэмээн, хуваалцж ийж гэмээн, хүргэж ийж гэмээн өөрөө тэр хувь хүн маш гоё зам нь нэгдэж байдаг аль аль талаараа. Тий. Тэгээд ойлогийн яриа маань хэр удаан яаж үргэлжлэхийг би бас хэлж мэдэхгүй байна. Яриан дундуур бас ямар дамжуултууд яаж явахыг бас хэлж мэдэхгүй байна. Тэгэхээр хүлээлт битгий тавиараа аль болохоор гоё сэтгэлээ удлаад чөлөөтэй байгаарай. Тий. Тэгээд энгийн нэг юм сайхан хоёр хүн хөөрөлдөж байгаа юм шиг яриа явчихна уу мэдрэмж яваалцаад. Ахтар гэрвшээж имийг шаардлага байхгүй. Адилхан л бид нар бүгдээрээ л ухта дотор маань мэдрэмж сүнс бүхэл ухамсар бүх зүйл байгаа болохоор. За тэгвэл би эхлэе да. Би хүмүүстэй холбогдох бүлэг олон хүмүүстэй болон хувьчлан хүмүүстэй цаг авсан хүмүүстэй холбогдоход мэдээлэлүүд орж ирдэг юм. Тэгээд өөртөө энэ холбоотой орж ирсэн юмнуудыг жоохон хуваалцах юм. Та өөртөө тусгаж авахдаа яг энэ хэлж байгаа зүйлийг бодит амьдрал дээр биш. Бүр ингээд би гэдэг энэ бодгалт чинь юу багтаж байгаа билээ. Цугааранд нь ерөнхий утгаар нь хүлээж аваарай. Зарим зүйл нь далд санаагаарч бас хэлэгдэж байдаг шүү. За. Би түрүүн энэ долоон буудлын ишээ байдаг Чингэлтэй зохицолбор гэдэг гоё уулын ингэртээр аягүй гоё тоглоомын талбай, гүйлтийн талбай засчихсан. Тэнд очиж ер нь тогтмол гүйл дасгал хийдэг юм. Тэгээ сая дасгал хийчихэд хүрээд ирлээ. Гэрээсээ өдөр 3-4 гэгаар авсан. Тэгээ сая 8 гэдэл орж ирлээ. Тэгээ яг дасгал хийхээс ахуулаад ерөнхийдөө нэг юм
мэдрэмжил орж ирсэн. Тэгээд анзаараад ирсэн энэ яалтчгүй тантай холбоотой санагдсан болохоор хуваалцаж байгаа юм. Юу байсан гэхэлэр би аав ээж хоёроо дуудмаар санагдсан. Ягаад ч юм хоёр ажиллаад харах чаа хүрээд ирээд энд аюу гой нар жаргаж явах үе таарч байна. Гадаа өнөөдөр гой дулаахан байгаа юм чи хүрээд ир. Би бол гүйж гин гэт. Тэгээд намаа гүйж явах дундор аав ээж хоёр маань ирээд. Тэгээд би гүйлдээ дуусгачаад ээж хоёр ч гэсэн төрүүлээд ирсэн орой болчлоо буцлаа гэд. Тэгээ би ээжтэй нэг ганц хоёр тэр нэг талбайг тойрч алахыг гэд хөтлөө талхсан. Тэгсэн чинь би нэг юм байр авах гэдэг. Тэгээд ээж нөгөө байртай холбоотой юм яриад инглээд иглээ. Ээж нь асуудаллаа нэ тэргээд ингээд. Тэгсэн чинь би ингээд миний байр авах гэж байгаа юу маань шаардлага нөхцөл маань яг би өөрөө амьдрах гэдэг юм шиг боловч цаад утгаараа ялгаагүй л ингээл үйлээ хийгээл ялгаагүй л бусдад туслах энэ зам мөрөөр л ерөнхийдөө явж байгаа байхгүй юу. Тэгэхээр юу гэж хэлэх гээд юм гэхэлэр хаана ямар хідэн давхард ямар яаж байр авах вэ гэдгийг би одоо энэ холбогдоод байгаа энэ одоо дээд хэм хэмжээстийн одоо тусламжтайгаар гэхүүтэй мэдрэмжтэйгээ холбогдсон болохоор мэдрэмжэндээ хөглөгдөөд ирээдүйн хийх үйл юунда одоо тулгуурлаад яаж хаана ямар мэдрэмж хаанаас намайг дуудаад энэ тэндэн тийм ийм одоо квадрат метр ийш харсан сонгохтой ийм байр авъя гэж ерөнхийдөө би бодож төлөвлөөд ээж аваар зөндөл хилээл яриад л тэгээ намайг ингээд нэг ийм дамжуулт хийдэг ийм болоод байгаа гэдгийг ингээд сүүлийн үед мэдрээл байгаа байхгүй мэдээд л байгаа үг нь бол тэгсээр байж ижил өөдөөс ингээд шал өөр ийм өнцгөр яриад ингэхээр ингээд аюу нэг тийм уурмаар гомдмор мэдрэмж төрж байгаа байхгүй яагаад намайг ойлгохгүй юм бол гэдэг. За нэг сэжүүр ингэж эхэлж байгаа. Гомдол эхэлж байгаа. Яагаад ойлгохгүй байгаа. Яагаад энэ хүмүүс намайг ойлгохгүй байгаа юм бол гэд эхнээс сэжүүр. Хоёр дахь сэжүүр аавч хоёрыг явсны дараа би доошон буугаад сакс тоглоод ягаад ч юм тогломоор санагдал дахиад нөгөө мэдрэмжэндээ хөтлөгдөл хэдэн бацаанууд байсан дунд нь ороод тоглосон. Манай 3-3-аар ингэж хуваагдаа манааг бол хоцсон. Тэгээ сүүлд тоглолт нэг юм сонин ингээд нэг юм гомдсон юм шиг нэг юм сонин юм бүүдгэр байгаа юм шиг мэдрэмж дотор байгаа л уг нь гоё ингээд тоглолт дууссан. Тэнд байгаа хүүхдүүд энэ нэрийг юу айгүй гоё л байсан. Тэгээд тоглож дуусчаад нэг хүүхдийг бөмбөгч ах нь ганцхан шидчихээ явлаа гэсэн. Тэр хүүхд шитгэхгүй өхөхгүйгээр өөрөө шидчихэд дараа нэг эмхтэй аваад намайг тоохгүй ингээд шитгэж байгаа тохиод энэ минь хооронд би ингээд юм сон дургуураа гомдоод байгаа байхгүй нэг цаанаас амарсан. Би ерөөсөө ийм юутай юм биш байхгүй юу одоо тайпинг омдох хийж тайл дээр л мартчихсан шүү. Тэгээд л ингээл нэг юм сонин хүмүүст ингээл нэг юм гомдоод чи ингээ намайг ойлгохгүй та нар намайг мэдэхгүй гэдэг ингээ нэг юм гомдол төрөөд л. За 2 3 дахь сэжүүр нь болохоор тэр саксны талбайгаас гарчаад би тэр нөгөө талбайгийнх нь буланд нь очиж суугаад тэр ард хүүхдүүд хүмүүс тоглоод байгаа. Урд болохоор аюу гой цэлийсэн. Тэр нэ уулын ингэрт гэдэг болохоор ишиг аюу гой ингээл уус харагдаад аюу гой өндөрлөгт байрладаг газар. Аюу гой харагдцтай. Тэнгэр мингэр өнөөдөр чи яасан сайхан цэлэг хүмүүс. Тэнд очиод нэг хэсэг сууваа. Тэгсэн чинь яалтчгүй би өөр байгаа байхгүй тэднэрээс өөр гэдэг нь миний өгөгдөл мэдрэмж өөр. Тэд буюу миний ойр дотны хүмүүс эргэн тойрны надтай контакт үүсгэж байгаа, харилцаж байгаа хүмүүс ойлгохгүй, хэлж байгааг ойлгохгүй, мэдрэмжийг ойлгохгүй байгаа. Ойлгож байна уу? Харж байгаа өнцгийг авч чадахгүй байгаа. Байнгут тэндээс нэг юм гомдол төрөөд байгаа. Ойлгохдохгүй байх мэдрэмж төрөөд байгаа. Тэгээд би ганцаараа буланд очиод тэнд ингээд яг сууж байгаа. Би тэгээд тэр юугаа хуваалцъя гэдээ бас зураг авцсан байгаа. Өөр байгаа, ялцчгүй өөр л байгаа, өгөгдлөөрөө өөр байгаа, магадгүй сүнсний хөгжил ухамсарын югаараа өөр байгаа бах. Төлөвшил төвшин югаараа.
Тэгээд тэр хүмүүсээс бусдаас нийгмээс ялгараад байгаа бах. Тэгээ ойлгогдож чадахгүй болохоор бачуурч дургуун нүрээд нэг юм гомдол тех мэдрэмж үүсээд байгаа бах. Гэхдээ давхар зэрэгцээд мэдээжийн хэрэг хүн болгон адилхан бусдыг ихаар бүхэл юм аав ээжигээ гихаар гэдэл тэр нинжин сэтгэл гэдэл бүх нэгүүлсэнгүй байдал гэдэл бүхэл юм дотор уг нь байсан л та. Одоо би таны орж ирсэн мэдээлэлтэй чинь дулгуур л яриад байгаа шүү. Байсан л та. Гэхдээ үүнийг давж би гомдоодсэн. Тэгээл нэг юм салхи шиг, сэвшээ салхи шиг нэг бол гомдчоод хэсэг байж байгаа л за зэви мэндэ тэр нь юм дэ энэ нь юм дэ гэл ахаал нөгөө нэг юм нинжин сэтгэл ойлгох сэтгэл ингэж үүсээд л за энэ гурав. За ерөнхийдөө нэг ийм зүйл болсон доо. Тэгээд тий ахаад 4 гээд нэг юм орж иж байгаа. 4 гээд ингэхлээр би тэр нэг юм өндөр дээр болон суудсан байсан. Явгооны замаас хол байсан болохоор ихц доош нэг айгүй эвгүй шорон замаар ингэж буухаар байсан. Эсвэл буцаж алхаад явгооны замаар буух. Гэтэл би нэг тэр нэг юм нөгөө гомдсон сэтгэл ингээл байж байгаа л дараа нь ингээл за зэви мэндэ ингээл ойлгох цаг нь ирээгүй юм байлгүй дээ. Би ч нэм дээ. Тэр хүмүүс тийм дээ. Эний тэрэгэл ингээл айгүй хүлэн зөвшөөрлийг аваад ингээл ирэнгүүт дотроос нэг юм хүч мэдрэгдээд эхэлж байгаа байхгүй. Тэрний өмнө болохоор юм нурмаагаад исэн. Ингээл налчаагаад л угаасаа энерги та өөрөө мэдэрч байгаа. Эрэг биш сөрөг энергийн давтамжтай сөрөг бодолтой байгаад ирэхээр хүссэн үсээгүй бидний энергийн түвшин унаад ирдэг. Сэтгэл зүй маань унаад ирдэг. Хайрлаад инрээд ойлгоод уучлаад хүлээн зөвшөөрөөд ирэхээр маш гоё хөгжөөд өндөр болоод ирдэг. Тэгвэл хэсэгхэн хугацаанд тэр болон дээр суугаад айгүй гоё би ингээд зэнэглэгдчихэж байгаа байхгүй юу таны орж ирсэн мэдрэмж чинь. Тэгэнгүүтлээ ийм хүч мэдрэгдээд тэгвэл би шууд энэгээр ингээд буучий. Би чадах юм чинь гээд нэг юм өөрийгөө зоригжуулж байгаа байдал, хүчрхжүүлж байгаа байдал харагдаад байсан. Энэ нь та өөртөө амьдралдаа, туулалдаа, хувь заяандаа тулгуурласан элдв саад бэрхшээл, элдв ойлгохгүй байгаа, элдв сөрөг хүмүүсийг хэсэг хугацаанд авч яагаад сөрөөд даваа гараад явдаг. Ингээл даваагаа давсаар л байдаг таны өөрийн нэг юм сэтгэлээ чинь бас нэг юм төрлөх юм хат юу илэрхийлж байгаа юм болоо да гэж санагдсан да. За ерөнхийдөө нэг юм болоо. Тэгээд сая уг нь гайгүй машин бариад олон бодлоос ингээ яваад гэрээ үдэнд ингээл эрэхтэй зэрэгцээд нэг амар сонио нэг юм би хүндрээд айгүй ядарлаа. Энэ яг юутай холбоотой байх нь вэ? Ойлоогийн яриан дундаа тайлагдах бах. Их хүнд ядарсан. Дотор муухай сонин мэдрэмж. За нэг иймэрхүү зүйлүүд орж ирсэн байна. Тэгээд угаасаа танд холбогдоход одоо ингээ холбогдоо ярихад ч энийг чинь орж ирж л байна. Их тийм юутай, ухаантай буюу ухамсарын хөгжил өндөрт, ухамсар өндөртэй гэхүүд одоо юу гэх вэ? Аливаа юмыг харах, цаад, утга, учир, мөн чанар талаас нь шүтэн барилга, аливаа юмны ингээд цохилтгоо талаас нь ингээд юмыг нэг юм улс ууртайгаар таньж мэдж уучлж чаддаг, хүлээн зөвшөөрч чаддаг, дугаа өнгөрч чаддаг, бурууг зөв болгож чаддаг, бусдын болохгүй байгаа одоо тэр муухай хэрэггүй зүйлүүдийг нь тол мэд өөрсдөд нь ингээд тусгаал харуулцдаг. Өөрөө ингээд одоо тайван байгаа байдлаараа тэр хүмүүс аяанда өөрсдийгөө ингээд таниад мэдчихдэг гэх юм уу, толны усны толионд өөрийгөө харж байгаа юм шиг.
За ийм зүйлүүд орж ирсэн байна. Тэгээд эдгээрийг сонсоход өөрийнхөө дотогш олон одоо бие сүд рүүгээ сэтгэл рүүгээ ингэж чимээлхэд гүн рүүгээ чимээлхэд танд өөрт чинь ямар мэдрэмж төрж байна? Ер нь нөгөө өнөөдөр яг нөгөө нэг 8 цагаас ярина гэд хоёлоо тохирсон шүү дээ. Тэгээд өнөөдөр нэлээд ажилтаа байсан би. Тэгээд нөгөө нэг 8 цагаас амжуулах гад бүр нэлээд ингээд хөвдөөд тэгээ байжсэн чинь бүр нөгөө нэг ингээд чэйжэндээ бүр амар хар ингээд юу яагаад бүр бачуураад бараг нэг сонь амьсгалд авчтаад тэгээд бүр амар хүнд мэдрэмжтэй л байгаад байна. Одоо ингээд нөгөө хоолоо бүр ингээд нэг сонь бачуураад чээж хүртэл ингээд бачуураад бараг нэг сонь ингээд нөгөө богинохон амьсгалаад тэгээ яг ерөнхийн нөгөө нэг энэ чэйжэн дээр дарах мэдрэмжтэй бол нэлээд удаан явж байгаа байхгүй юу? Ерөн сүүлийн үед яг энэ дээр жоох ажиллаа явж байгаа. Тэгээд нөгөө хамгийн ихний мэдэрсэн зүйл байсан шүү дээ, нөгөө нэг юм гомдол гээд тий. Нэг юм гомдоод ингээд тэгэнгүүт ерөнхийн надад бас нөгөө яг одоо миний нэг юм ажиллаад явж байгаа өөртөө ажиллаад явж байгаа юм дээр яг тиймэрхүү юу гарч ирээд байгаа байхгүй юу? Яг тэрнтэй яг таарч холбогдож байна гэж үзээд байна. Одоо ингээд өөрийнхөө ярихаар хэлэхээр энэ хүзүү далмөр энэ дээр нэг юм маш том хүнд зүйл дарцсан байгаа. Одоо жишээгээр юугээр ингэж орж ирээд ийл л та миний ойснод. Ийм том цагаан өнгөтэй ийм таарн том шуудаатай одоо энэ тентхийн та мэдхүү юм. Шил авдаг Лазио тушаадаг газрууд нэг юм томоо цагаан 1 тонны уут гэ байдаг хгүй юу. Тэндээ ингээд шилчилгсэн лаз самнуудаа ингээд ангилдаг. Яг тэрнтэй адилхан тийм том тампуу, тийм том ачаа таны энэ хүзүү дал мөрөн дээр чинь дараатай байгаад байгаа байхгүй юу. Амьсгалах гэхээр нөгөө хэцүү мэдрэмж чинь эндээс үүсэлтэй байгаад байгаа байхгүй юу. Тий одоо нөгөө бид хэд чинь ингээл нэг үе шаттайгаар нэг хороо ертөнцөөс ингээл нөгөө аливаа нэг зүйлийг нь ухааруулах гэж яадсан штэ нэг ингээ ажиллуулж ирдэг. За бусад хүмүүс дээр яг яадгийг мэдэхгүй. Яагаад ч гэсэн би болохоор ингээд нөгөө нэг юм үйл авч байгаа юм шиг ингээ явдаг байхгүй юу? Одоо ингээл нэг хэсэг үйл явдал ингээ болоод болж байхад би тэрийг ажиглаж анзаараад тэгээд эн чинь юу лээ тэр чинь юу лээ эн чинь юу гэсэн юм бол гэдэг нөгөө ухсаар агаад ерөнхий нэг юм ухаарл юугаа авсны дараа яг тэр зүйл нөгөө нэг яг юм ухаарлаа авчаад одоо тэрийг яадаг хэмдэ нэг юм ойлгоод дараагийн юу руугаа ингээ явдаг байхгүй юу? Дараагийн шат руугаа ч юу руугаа юм. Тэгээд саяхан би хөгжил сурч дараагийн гардаг юм уу? Тэгсэн чинь ерөнхий яг нөгөө нэг сараас хойш ерөнхий би нэг жоохон уналтын байдалтай байгаад байгаа. Сэтгэл зүй маш аюу хэцүү. Тэгээд ерөнхий нөгөө одоо ингээд нэг юм хий гэхээр л угаасаа ингээд болохгүй яг ингээд нөгөө ингээд хүлэгдсэн юм шиг мэдрэмж надад аюу их төрөөд бүр ингээд гарцгаагаал ийшээгээ ингээ гарчий гэхээр л болохгүй тийшээгээ ингээ гарчий гэхээр л болохгүй сүүлдээ бүр нэг юм бөмбөлгөн дотор орцсон юм шиг тийм ямар ч гарцгүй нэг бөмбөлөг тэгээд тэр бөмбөлгөн дотор би одоо хүлээгээд одоо ямар нэгэн гарч ирэхийг хүлээгээд ч юм уу эсвэл яг тэндээ би ингээд ажиглаж анзаараад маш их юм ингээд суралцах ёстой юм шиг яг нэг тийм бөмбөлгөнд орцсон юм шиг мэдрэмж надад төрөөдсөн байхгүй юу. Тэгэл ингээд нөгөө эндээс ингээд нэг хараад үзчихье гээл тэгэхээр нөгөө нэг юм ингээд оролдоол үзэнгүүт угаасаа бүртэлгүүт чинь тий. Тэгэл яг наа бөмбөлгөндөө л ингээд байж гээд ингэж байгаа шиг мэдрэмж надад төрөөд тэгээ би тэрийгээ ерөнхийдөө нөгөө ажиглаад энэ яг ямар учиртай яагаад би энэ байдалд ингээд орчуу яач юу ч үгээд ингээ явжсэн чинь нөгөө надад ингэж санаг.
би болохоор одоогоор юу гэж ойлгож байна гэхээр одоо нэг дотроосоо бид нар ч нэг дотроосоо ингээ хайрыг урсгаж ингээ мэдэрч байгаа хэрэгтэй шүү дээ. Тэнгүүд би болохоор нэг гаднаас ингээ хайр эхлээд нь болохоор би яг хайр гэж бодохгүйгээр нэг ямар нэг юм кайф авах юм хайгаад байна гэж өөрийгөө бодчихсон байхгүй юу? Кайф аз жаргал тэгээд би болохоор өөрөө ийм хуваараа юм хийхээр аюу тийм кайфыг мэдэрдэг хүн байсан байна гэж ерөнхийдөө харсан. Тэгээ яг нэг мэдрэмжээ ингээд гэртээ суугаад хүүхдүүдэд харахаараа яг тэр мэдрэмжийг ингээд авч чадахгүй болохоор ингээд ямар нэгэн байдлаар л ингээд нэг хуваараа юм хийдэг гэж янз янзын арга сэтэл тэгэл тэднэр нь бүтлгүүдэл тэгээ би харин сүүлд ингээд ботсон чинь би яг нэг юм хийх гээд байгаадаа гол нь биш юм байна. Би яг тэр нэг мэдрэмжийг авах гэж юу хийгээд байгаа юм хийх гээд зүтгээд идэм байх. Яг үнэндээ миний одоо нэг энэ амьдрал дээр ачаалал багтаагүй ачаалал багтаагүй байхад би өөрийнхөө бие дээр дахиад ачаалал авах гээд идэг нь зүгээр л мэдрэмжийг авах гээд байгаа юм байна гэд. Тэгээд тэр мэдрэмж нь ямар мэдрэмж юм гэсэн чи ерөнхий аз жаргал кайф одоо урам зориг ч юм уу тийм нэрэг мэдрэмжүүдийн төлөө юм хийх гээд зүтгээд байгаа юм гэдгээ ойлгосон байхгүй юу. Тэгээжсэн чинь сүүлдээ болохоор тэр мэдрэмжийг гаднаас авахгүй өөрийнхөө дотоодоос ингээ урсгах хэрэгтэй гэдгийг бас ойлгосон. Тэгэнгүүт нэг хорвоо ертөнц миний яг нэг гаднаас кайф аваад идэг бүх юмыг ингээд хаацсан. Хаагаад одоо би болохоор надад нэг ямар мэдрэмж вэ гэхээр би дотроосоо тэр нэг юм бүглөө таглаа бүглэрсэн тагларсан одоо юмыг л авч хайж ийж тэр дотроосоо хайр аз жаргалыг ингээ ундраахгүй бол одоо ингээд гаднаасаа авч чадхаа болсон дотроосоо нөгөөх нь ингээд сэтгэлийн шархаар ч юм уу бүглэр тагларсан болохоор одоо нэг ямар ч тийм аз жаргал хайр мэдрэмжгүйгээр баг нэг өдөр амьдрах хүртэл ингээ амар хэцүү. Бүр ингээд амар хэцүү мэдрэмжтэй. Тэгээд нэг тэр мэдрэмжээ хэцүү мэдрэмжтэй болохоор нэг тэрнээсээ хурдан гарчих гал одоо юм оролдоод ирсэн байна гэдгийг л аягуулсан ойлгоол яж байна. Тэгээ одоо болохоор яг тэр нэг миний тэр хайрын мэдрэмжийг дагцсан одоо ингээ сэтгэлийн шархаа болоход ерөнхийдөө ингээ нэг ухаал дотоод хүүхд мөхтэй ингээл нэг асуугаал ярилцгаал хичээгээл байгаа байхгүй юу. Тэгээл бас нэг сайн нэг юу яачгүй. Навшийн хүнд мэдрэмж амар зөөртэй. Ёо. Хөвтүүдийн хайрт хаашаач харсан бач уу амьсгалан хагаар алга давчтаж өглөө. Ойлгож гин үү? Тийм. Чи намайг мэдэж гин үү? Одоо юу ч орж ирчээд ингээд юм. Хамаг юм ингээ хаагаа ичсэн юу ингээд үг үйлдэл гарах бүхэл нөхцөл болцоог нь хороо хийцэн гэмээр аим шигтэй мэдрэмж. Тийм яг энэ мэдрэмжийг бүр амар мэдэрч байгаа. Чамайг үгийг чинь сонсохоос харахаас дургу үрж байна. Мэдсээр вэж гисэн шиг. Ийм байдалтай удаагаад өдөө хүртэл муухай гэнэ.
гомдоод байгаа юм шиг. Гэхдээ яг чамд ч гомдоод байгаа ш. Зүгээр л нэг юм муухай хүнд мэд. Йоо. Чадлаараа хичээсэн, оролцсон, юм хом судалсан гэдэг энэ юугаар чинь бол ингээд нэг юм мэдээд ийн. Гэхдээ хүн гээд нэг юм хэцүү өвчин тусчаараа хичнээн хайртай байсан ч гэсэн тэр хүнтэй муу хааш гаргаад идэг шүү дээ. Яг тэрэн шиг ингээд энэ бачуурсан. Илэрхийлээд байгаа байхгүй. Одоо өөрийгөө барихгүй шүү. Хоос өртлөн шавхартал нь үйл юу л байна гарга. Түрүүн би гүйж яагаад нэг аавч хоёр ирцсэн байж хагаад би чихэр сонсоод аавч хоёр хажуугаар нэг уулын дээр гүйжсэн. Тэгээд аав би 0 цавд ирсэн ч аавч хоёр 0 цавчраагүй байна гэдэг. Тэгээ аав сүүлд нь кабин руугаа явчихад нөгөө барилгын юм нэг өрөөсөн бэлий олчиж хүрхий. Тэгээд надаас юмхэн гүйж яхад маа минь хүнийг ачих гэдэг ч байгаа байхгүй. Зүгээр аав би түрүүний хэрэг байж одоо зүгээр болсон шаардлагагүй. Тэгээ аав өнгөрчөөд яхад яг нөгөө миний утсан дээр хадгалсан дуунууд дээр дараагийн нөгөө тавигдсан дуун болохоор лавсурангаан өрмөн хүүмэн гэдэг нэг шүлгийн нэг богинохон хэсэг яваад. Тэгэл би аавтай зурж өнгөрөөл 3 халахаар бүр ингээд тэр амар олон хүмүүс байсан хүүхдүүд бүр гинжсэн бүр ингээд мэгшээд ингээд бүр ингээд огшоод болтгоо. Тэр мэдрэмжтэй энэ төстэй орж ирж байна. Ингээд ерөөсөө нэг юм ингээд дүүрсэн мэдрэмж ойлгож байна ингээд бачуурсан, огшсон, оргилсан, байж атсан мэдрэмж ингээд тавигдах гээд байгаа байхгүй ойлгож байна уу?
Өөрийгөө барихгүй шүү. Чангаар уйлмаар уйл, орилж хашгирмаар уйл, хашгир мэдхгүй хараал юу хэлмээр өнө юм шийдмэр энэ яамаар байна доторхоо удлаа гаргаарай. Одоо л битгий бариарай. Дан ганц энд одоо төрөлтэй холбоотой байх албагүй шүү дээ. Өмнөг олон төрөлтэй холбоотой үүрч барьж цуглуулж ирсэн гомдол цөхрөл байж болно шүү дээ. Гаргаах, одоо гаргаах. Эви минь чи байдгаараа л хичээсэн шүү дээ. Аргагүй шүү дээ. Яаж мэдх юм бэ? Тэр хизээ өмнөх төрөлтэй юунаас болоо яаж гомдсон, юу тээсэн гэдгийг яаж мэдэх вэ? Аминдаа л харагдах гал, аминдаа л уучлах гал, аминдаа л хайрлах гэд өчнөө хичээсэн. Өчнөө оролцсон. Чамайг мэднэ. Маш хичээсэн мэднэ. Чи өөрийг харин ч сайн хайрласаар энд ирсэн бэ. Энийг чам зориулж хэлж байгаа шүү. Би одоо энэ холболт дамжуулалтаа хийж дуусчаад 4 нөгөө 7-ын талбайн болон дээр байхдаа авсан зураг чамд харуулна гэдээ авсан зураг. Чамраа заавал явуулна. Тэн дээр тэр тэнгэрийн хаяа үүс тэнд байгаа зэрэглэдэх уулс үнэхээр гайхалтай ууж марагдчихсэн. Тэн зэлмэг би яагаад ч юм тэн хүүхдүүд нэгэ гомдсон юм шиг мэдрэмж тэгэлсэн мөртлөө тэр уул руу хараад мэлтих тэр тал руу хараад таашраад тийшээ л нэг юм татаад байсан намайг одоо чамаас орж ирсэн мэдрэл. Тэгээ яг одоо нэг юм багцдгаа ууж мэзгаа одоо багч тухай ууж мэзгааргүй тэр тэнгэрийн хаяа тэр тал нутаг шиг гоох метр дөрч багч тухай та юмны таг нь авч одоо чи мэдрэмж аваад чи доторхоо гарга чи энэ богулсан байгаа ямиг чөлөөлөд чамаас хичээл зүтгэл хэрэгтэй. Ер нь явж чиний бий шүү дээ. Чийл дааж авч ирсэн. Чийл үүр чинд авчирсан. Өөрийг хариуцлах чинь чиний өөрийг. Магадгүй байж байгаа. Магадгүй төрсөн өссөн багаасаа өдийг хүртэл хилэх үг бодох юугаа ингэж цэгнэж өөрөөсөө гаргахтаа бусдад хуваалцаж үзэл бодлоо солилцохдоо үргэлжлэл
хязгаарлаж хямгадаж барьж баглаж боож ирсэн болвол яг одоо чөлөөлөд байгаа. Яг одоо чөлөөтэйгээр мэдрэмжээ үг хэл үзэл бодлоо урсгаадах гэж хэлээд байгаа. Харин яг тэгсэн одоо нөгөө яагаад одоо тийм босноо ингээ янгууд нөгөө нэг айдсан байхгүй юу? Би хүмүүст ингээд нөгөө нэг өөрийнхөө мэдрэмжийг илэрхийлэх хийлэнгүүт одоо ингээ хүмүүсийн уур аюу хүрдэг байхгүй одоо ингээд хүмүүс аюу их няцаадаг намайг Тэрийг нь хардаа ёо. Маш их няцаад одоо ингээд Тэрийг нь хэлсэн хэлээгүй чи зүгээр л байгаа байдлаас нь харцнаас нь энергиэс нь үйл хөдлөлөөс нь мэдэрчдэг. Ягаад тэгэхээр чи хараал ицсэн эмпатик буюу маш өндөр мэдрэмжтэй өндөр хөгжилтэй сүнсэн бий байхгүй ойлгож байна уу? Хөгшин сүнс. Тэгээд тэр хүн таалагдахгүй тэр хүн тэгээ тэр хүмүүс таалагдахгүй байгаа л авахгүй байгаа л нэг л ингээл ирэх юм бол дорхоноо мэдрээд хомчдөг. Энэ болохгүй юм байна. Энэ үгүй юм байна гэд бүр жоохон байхаас л тэгээд суудсан татцсан. Тэгээ тэр нэг юм балер юм чин маш их ингээд одоо он жилүүдийн хугацаанд дотор чин ингээд буглаал, барайл, баглаал ирсэн байгаа байхгүй юу? За одоо гарга. Одоо болцсон. Дөрөвнийх хайр. харин яг тэгээд байгаа. Нөгөө нэг тэр хүнээс одоо ямар нэгэн зүйлийг ингээд мэдэрчээд за би энэ зүйлийг хэлэхээр одоо энэ хүн энийг хүлээж авахгүй байна. Одоо яг ингээ яг үнээр нь ингээ хэлчих юм бол амар хүнээр хүлээж авах юм байна гэд одоо жишээлбэл би мэдрэмжээ тэр хүнд илэрхийлэхдээ одоо маш их зөөлрүүлж тэ ингээд шоргуулж ингээ маш банаар илэрхийлдэг гэх юм уу та. Тэгээ одоо ингээд нэг юм ойлгуулчаасаа гэж эсвэл жоохон тойруугаар хэлэх эсвэл ингээд өөрчлөж хэлэх тиймэрхүү байдлаар ингээ хэлээд зүгээр ер нь дүрс тас тэгж хэлээгүйгээр дөнгөж тэгээ зөөлрүүлж хэлсэн ч гэсэндээ буцаад нөгөө нэг ирэх хариу урвал нь болохоор би тийм хүн биш. Таны надад одоо чиний хэлж буруу. Чи над руу одоо чи дааг айгу муухагаар бодлоо гэдэг ч юм уу тий. Тэгээ эсвэл ингээд нөгөө шал ер нь ингээд нөгөө хүмүүсээс ингээд дургуут хандлага маш их ирдэг байхгүй юу? Тэгээд тэгсээр одоо бүр яг юм дүүрсэн мэдрэмж надад төрөөд авахгүй. Одоо би нэг бүх юм ингээ хадгалсаар агаад одоо бүр ингээ дүүрсэн. Одоо ингээ 100% мэдрэмжийн би 10% ч юм уу тий ингээ гаргаж байгаа гэсэн үг байхгүй юу? Бүр ингээ зөөлрүүлээд ингээ маш бага тунгаар одоо тэр хүнд хандаж ингээ хэлэхээр цаана надад ингээ 90% үлдчихэж байгаа шүү дээ. Тэгээд тэр нь бүр ингээ нөгөө нэг дүүрч явсаар агаад одоо бүр ингээ амар хэцүү байдалтай болцсон. Би одоо яг энэ дээр бүр яг яахаа мэдгүй илэрхийлэхээр уг нь бол би болохоор ингээд шууд 100%-аар ингээд мэдэрснээ шууд ингээд гаргахыг аюу хүсэж байна. Тэгэнгүүт нөгөө хүмүүст маань ингээд аюу хүнд зохилт болох магадaltaй байгаа байхгүй юу? Тэгээ бүр ингээд яах вэ би эсвэл бүр ингээд мэдэрхэл болж хэвтэй болов гэж би буруу мэдэр үнхээр тэр хүмүүсийн хэлж байгаа шиг би буруу мэдрээд байгаа мó гэд бүр ингээд гайхаад бүр ингээд бүр яахаа мэдсэн. Гаргаарай, уудлаарай. Гацхгүй явуулаад гаргаад. Битгий бод, битгий барь.
хангалттай бодсон, барьсан, хүчилсэн, хүлсэн, хорсон. Отоо гарга. Харин одоо юу ч бодохгүй зүгээр л ингээл оо ийм биш дээ, оо тийм биш дээ гэж ингээд хэлцмээр байдаг. Ер нь ингээд энэ мэдрэмж болохоор би саяхнаас бүрэн дүүрэн аюул сайн мэдрээд байгаа. Өмнө нь болохоор би яагаад ингэж тийм бол доо гэд нэг халтгал боддог гэсэн. Тэгээд ер нь би яг хүмүүстэй харилцаан дээр яахаараа дандаа юм цэгнээд үгээ дандаа би ингэж бодож хэлдэг юм болоо тий. Юу ч бодохгүйгээр ингээд суул уугаас миний амнаас ингээд хизээч гардаггүй байгаа байхгүй. Дандаа ингээд за энэ одоо нөгөө хүнийг хараа шууд ингээд мэддэг. Энэ хүн үгнээс нь ч юм уу үйлдэлээс нь ч юм уу тий. За энэ хүн нэг ийм байр суурьтай байгаа байх гэдгийг ингээд мэдчихэж байгаа байхгүй юу? Тэгэнгүүт би яг одоо тэр нэг байр сууриас шал өөр зүйлийг тэр хүнээс ингээд харцдаг байхгүй юу? Тэгэнгүүтээ одоо тэр хүн өөрийгөө одоо юу хийх. За би сайн хүн мөн гэл ингээд ярьж илаа гэхэд би яг тэр хүнээс арай өөр юуг ингээ олоо харцсан. Юун дээр алдаад байгаа гэж юм уу тий? Юун дээр ингээ буруу зүйл хийгээд байгаа гэж юм ингээ олоо харчаад тэгэнгүүтээ байж байгаа. Тэр баалж байгаа. Сая ингээ хэлсэн чинь би бүгдийг мэддэг гинэ. Энэ нь юу хэлээд ин гэхээр хүнийг маш сайн уншиж чаддаг гэсэн үг юмыг ойлгож байна уу? Чиний өөрөө сүнсний чи хөгжлөн. Тэгээд ингээд дотгошоо өөртөөгөө холбогдох тэр холбоос үуч асрах өндөр байгаад шүү дээ. Тэр нэг хүний худал хуурмаг, эго, наана гой сайхан төгсийн дүрд орж үжиглээд байгаагийн цаана нь юу нуудаад байгаа бүх юмыг ингээд мэдэрчдэг, үнэртчдэг, ойлгож байна, хамталдаг. Тэгэхээр би бүгдийг мэддэг гэж хэлж байна. За үргэлжлэе. Яг ингээд харахаар зөвхөн хүмүүсийн ярианаас энэ хүн энэ айц нь ярьж байна. Энэ гомт нь ярьж байна. Энэ хүн одоо яг энийг давчих зүгээр. Одоо яг энэ хүн энэ дээр хүснэгээд бариад за гарга Игчүүл зүгээр тэрийг мэддэг байхгүй юу? Тэгэнгүүтээ би мэдчихсэн тэрийг мэддэг. Одоогийн харилцан яриад ирсэн. Одоо ингээ хүмүүсийн ярианаас зүгээр л яг ингээ ярианаас нь айц гомдол энэ чинь одоо эго те энэ хүн болохоор ийм эготой байна. Энийгээ давчвал энэ эгоноос болоод одоо ийм үйлдэл энэ хүн хийдэг юм байна гэдэг ингээ мэдчихдэг байхгүй юу? Тэгээд тэр хүн чинь ингээ натаа ярихаар би тэр чинь айл хийзээ мэдчихэм чинь одоо тэрийг нь айл болох ингээ нөгөө нэг засах залруулах зөвлөгөө ч юм уу ингээ харилцан яриа өрнө штэ. Тэгвэл наач одоо уг нь бол ингэдэг байхгүй юу гэх тэгэнгүүт хамгийн гол нь яг миний яриаг ингээ хүлээн зөвшөөрч сонсдог хүн ер нь бол бараг байхгүй. Тэгээд яг нэг энэ зүйлийг ингээд нэг ойлгочоосаа гэд одоо ингээд байнга нүдний өмнө татагдаад байгаа бол за нэг ойлгочоосаа гэдэг үүднээс одоо ингээд маш их зөөлрүүлж хэлнэ бүр ингээд нэг арга юуг нь олчих гол бүр ингээд ядаад аргаар яг нэг ингээд хэлчихвэл яг нэг жоохон хүлээгээд авчих байх ч юм уу те ингээд бүр ингээд ивэн олохгүй бүр ядчихдаг байхгүй юу? Тэгээ ялангуяа одоо яг энэ хандлага нь болохоор манай гэрийнхэн дээр бүр ингээд амар хийлэлт юм л одоо өмнө нь бол би нүунийг тэрэндээ дасцсан. Бүр ингээд жоохон бахаас л ерөнхийдөө тийм байсан болохоор ерөнхийдөө дасцсан байсан билээ. Тэгээ сая ерөн нөгөө нэг өөрийгөө ухаад өөртөөгөө ажиллаад ингээд тумгаагаад явж байхад гэр бүлийнхнаас бүр амар тийм одоо би уун ингээд айлын том ихч байхгүй юу. Тэгсэн чинь одоо манай гэр бүл болохоор
бараг миний үг бараг юу гэ бүр ингэ шалаар одоо ингэ миний ямар зөвлөгөө одоо миний зөвлөгөөг сонсдог нэг ч хүн байхгүй миний одоо үгийг ингэ хүлээж авдаг нэг ч хүн байхгүй одоо ингэ бүгд ингэ эсэргүүцэл нцаагаал те ямар ч амьдралгүй юм ярьдаг зүгээр сонсож өгдөг тэгэл эсвэл ингээл нөгөө нэг дандаа буруу зөрүүл юм ярьдаг гэл ерөнхийн нөгөө нэг тийм өгнүүдийг би бүр ингээ аюух сонсч ийсэн байлээ. Тэгээд тэрэндээ болохоор эхлээд нь бүр ингээ тасцсан байгаа байхгүй тэрэндээ. Доторсон олон жил бугалсан юм чи одоо бол зөнгөж идэ биерийн толгоон цохууж шүү. Гаргаараа, мовшоо гаргаараа. Би бүр яастаа би ингэ мэдэрснээ хэлэхгүй би ингэ залруулах гэж тий. Одоо бүр ингэ дүүрсэн биш дээ. Одоо би яг яастаа би бүр ингэ талаас би арга яагаад тэгвэл яа хүмүүсийг өөрийг ингээд шал өөрөөр мэдрээд ам би энэ хүмүүс чинь шал өөрөөр өөрийгөө бодоод хахад би ингээд эсвэл би ингээд хүмүүсийн сөрөг талыг нь олж хардаг болсон болов уу гэж хүртэл бодоод би ингээд мэдрэхгүй ханаж чадсан эсвэл мэдрэхгүй л байхад болчих юм шүү гэд. Тэгээ энэ мэдрэмжийг хаанаас үүсээд байгаа юм болоо миний сэтгэлийн шархмархнаас үүссэн юм болоо эсвэл би нөгөө яг үнэхээр л ингээд хүний эго ингээд нэрэл мэдрээд идэм болоо одоо хэрвээ ингээд үнэхээр би хүний эгог ингээд сайн мэдэрдэг юм бол намайг ингээд хүлээн зөвшөөрдөг хүмүүс гараад ирвэл би юу яаж болох юм шүү. Тэр хүмүүс надад бол хараа юу юм шиг санагдаад байдаг байхгүй юу. Нэг юм одоо юу хэ коуч хийх аюу дурт сонирхолтой санагддаг байхгүй юу. Тэр хүнтэй ярилцаад чи ийм айцтай байна, ийм юутай байна гэдээ одоо өөрөө мэдэрч харсныг тэр хүнд хэлээд тэгээд тэр хүн одоо ингээд тэр хүнтэй ингээд ажиллаад явах аюу сонирхолт төрөөд гэхдээ би тэр ажлыг угаасаа хийж байгаагүй яа. Тэгэхээр одоохондоо нөгөө нэг намайг чи ийм аяас чадвартай юм уу гэдэг ч юм уу тэгэж одоо хүлээн зөвшөөрсөн хүн байхгүй болохоор үнэхээр яг яастайгоос ойлгохгүй. Нөгөө би бүхнийг мэдж байгаа гэсэн тэр их одоо ухаан ухамсар тэр нэг хүч чадал гэж хэлээ л да. Хүч чадал сая юу хэлчлээ те. Би яг стойгоо мэдхгүй байна. Би инглээ тэглээг нэг өөрийгөө няцаалттай үг хэллээ шүү дээ те. Тэгэнгүүт өөдөөс чинь ингээд өсрөгсөн байртай муухай харж байна. Ойлгож байна уу? Өөрийг няцаагаад байгаа болохоор энэ доторх одоо сүнсээ өөрийнхөө дотор тэр хүч чадал ухамсар юу гэдэг тэр болгоныг няцаагаад үгээрээ бодлоороо дараад ангууд өөдөөс чинь улам илүү сөрж байна. Энэ сөрөлтийн үр дүн дээр хоёул нэр нь хэм билээ нэ? Нансагийн маань энэ хэцүү байдал үүсээд байгаа юм байна. Ойлгож байна уу? Энэ мөргөлдөөний үр дүн дээр. Надад болохоор яг нөгөө мэдрэмжээ ингээ илэрхийлж чадахгүй байгаа маань ингээ амар одоо бүр нөгөө нэг хадгалж явсараа бүр ингээд нэг юм савн дүүрсэн мэдрэмж надад төрж байгаа байхгүй юу? Тэгэн би миний сав дүүрчлээ тэгвэл би энийг гаргая гэдэг ингээ гаргана штэ. Тэгэнгүүт буцаагаад одоо ингээд аюу хүнд мэдрэмжүүд одоо айдсын мэдрэмжүүдийг би авч байгаа гэсэн үг байхгүй юу? Маш их айдсыг мэдэрсэн яг. Одоо би яг тэр хүнд ингээ хэлчих юм бол яг тэр хүн уурлаа штэ. Тэ? Тэр хүн миний үгийг сонсохгүй штэ гэсэн маш их айдс мэдэрсэн би. Тэгээд тэр айдсыг мэдрэхгүй тулд одоо ингээд би тэгвэл хэлхээ байлгүй нөө мэдрэх баг мэдрэх би зүг мэдрээд байж байгаарай. Насаа байж байгаарай. Яг одоо орж ирээд байгаа энэ хүчтэй сүнсний чинь одоо мэдээллээр бол ямар ч айдас алга. Маш их хүчил байгаад байна. Маш их хүч гэдэг нь
холбогдож чадж байгаа хүч одоо орчлон хорвоо ертөнцтэй холбогдож байгаа тэр өндөр хэмжээсийн хүч ухамсарын хүч гэж хэлээ л да. Түүнийхээ тусламжтайгаар юмыг хүмүүсийг маш сайн таниад байна, ойлгож байна уу? Хэрвээ чи хүчгүй байсан бол буюу хэрвээ чи бохор байсан бол хэрвээ чи дорой нэгэн байсан бол хэрвээ чи айдас бүх юмар ингээд одоо хутгалтчихсан бүр ингээд яг өөрийнхөө энийг хилээд байгаа шиг ийм амтан байсан бол ийм мэдрэмжийг хизээж мэдэрч чадахгүй боломжгүй, ойлгож байна уу? Мэдэрч чадаад ийн гэдэг чинь төдий дайны сэтгэл чинь тунгалаг сэтгэл байгаа буюу хоосон байгаа болохоор чамд энэ их юмнууд чинь зүгээр л асгаж орж ирээд байгаа байхгүй, ойлгож байна уу? Тэнгэрээс хорвоо ертөнцөөс юулэгдэж орж ирээ зүгээр л чи дэлбэрэх гээд ийн, ойлгож байна уу? Энэ их өндөр ирчим, энэ их зүйлүүдээр сайн сайхан гоё юмар тэгээд гарахаа би яг гэсэн мэдгүй. аюу хүчтэй байгаад энэ дотор сонсож байна. Маш өндөр хүчтэй. Нөгөө язгуур өндөр гэдэг шиг маш өндөр хүчтэй байгаад байна. Тэгээд ууртай юу догшин одоо ууртай байна. Ярахгүй л дээ энэ олон жил ингээд энэ нэг төрөл дээр ингээд маш их хүмүүст ингэж туслах үүрэгтэй, хуваалцах үүрэгтэй, маш их л үүрэг даалгавар одоо хорвоо ертөнцөөс аваад ирээл чиний энэ махан биед чинь энэ амьдрал туулалт чинь төрөөл байлгүй. Гэтэл чи төдийгөөс өдийг хүртэл хороод бариад боочхлоор яг нэг юм олон жил нэг юм хоригдож юм баригдаж байсан юм. Одоо ингэ тесрэх гээд байгаа ихтэй дүр зур харагдаж байгаа байхгүй юу? Энэ нь эерэг утгаар шүү. Бас тэгээ айгаа явчих. Маш их одоо ингэ нэг багтаж ятсан ааг хүч амтагдаад байна, ойлгож байна уу? Чиний наад нэг юм яриад байгаа нэг балаа өчүүхэн коуч моуч юм чинь бол зүгээр инүүхэнд, ойлгож байна уу? Чам маш их хүч байна. Чи цаашдаа надтай хамтарч энэ подкаст юу хэдэн дугаарыг хөтлөнө. Надтай хамтарч хэсэг хүмүүс туслаадах. Тэгээд нэг ингэдэг нэг юм зам дөрөө юугаа нэг юм зүг чигээ баттайхан гаргасныхаа дараа өөрийнхөө замаараа өөрийнхөө үйлийг хийгээ явна. Окей? Чамд маш их юм байгаад байна. Хоёлоо дараа уулзалт юунууд дээр тэр саяны яриад байгаа энэ Чингэлтэй цогцлбор гэдэг байгаа газар тэр гой талбай дээр очино. Тэгээд микрофон юугаа зүгээд хоёлоо подкаст юу хийн. Магадгүй дараа юунууд дээр хүмүүсийг тавьж агаад хамт дамжуулт юунуудыг зэрэг мэдрээ зэрэг туслаад хийгээ явна гэдэг дүр зураг орж ирээд байна. Энийг ямар ч байсан шуулуугийн хилчхий. Гэхдээ энэ дээр мэдээж хэрэг тодорхой хэмжээний бас цаг хугацаа хэрэгтэй. Би чиний бас өөрөө чинь сонголт юу хөндлөх хэрэгтэй. Өөр гол нь хэлэх гээд юм чиний өөрийн шийдвэрээс бүх зүйл шалтгаална гэж хэлэх гээд. Яасан нөгөө юу ойлгохгүй байгаа. Ер нь би багш болох аюу дуртай байсан байхгүй юу? Ер нь жоохон бахасаа бас багш болно гэж яриад яг нэг мэрэгчлээ сонгох байж байгаарай. Ингэж хэлж байна. Би энэ нартад бусдын сүнсийг хөтлөх гэж гэрэл рүү одоо тэр нэг дараагийн давтамж хэмжээс рүү чиглүүлэх гэж стол коуч хийх гэж би энд ирсэн гэж хүчтэйгээр ингэж юу хэлж байна. Амаг бардам. Сүнсийг нь чиглүүлэх үүрэгтэй ирсэн юм байна шүү дээ. Чиний өөрийн чинь одоо туулал өгөгдөл үйл хувьд тавилан чинь энэ юу нэг хэмжээст чинь. Тэгэхээр боддоо төсөөлтөө зүгээр л энэ аргын амьдрал дээр нэг коуч гэдэг нэг нөхрийг хойлоо жишээ авч үзье. Тэр хүн бусдаас илүү дайны тэр тухайн чиглэлээр мастер болж иж бусдыг коучлах хэрэг авдгаа да. Тэгвэл бусдын төөрж будилсан харанхуй юунд ингэж явж байгаа бидчсэн сүнсэн биеүүдийг гэрэлнүүдийг чиглүүлж төвшин ахиулах, өөрийг нь олуулж таниулахад нь чи өөрийнхөө чиний сүнс чинь коуч хийх одоо үүрэг өндөр өгөгдөлтэй ирсэн байна гэж төсөөлдөө. Тэгэхээр энэ тал дээр ямар их мастер одоо ямар их одоо нас сүнсэнд чинь эд эсэнд чинь мэдлэг мэдээлэл байгаа гэж бодож байна.
За яриад өргөжлүүлээ. Би дундаас нь ингээл хагалт зүсч орж ирээд шууд хилээд л яваад. За юу. За яваад. Ингээ айгүй нэг юм батж ятсан ааг байгаа болохоор ингэж байгаа шүү. За. Ер нь яг тэрийг бас ингээ мэдэрдэг байхгүй юу? Адагс нэг юм тавчтай шиг бүр яг тийм амар ширүүн одоо юу амар оргилсан мэдрэмж бас орж ирдэг. Одоо бол надад байна шүү дээ. Би одоо хувь тамираагаараа чиний одоо орж ирж байгаа мэдээлэл, сонсны чи мэдээллийг хуваалцахад, хөндлөнгийнүүдээр хуваалцахад яг нэг юм эмнэг хангал морины нуруунд дээр гараад ирсэн юм шиг мэдрэмж төрөөд байна. Ойлгож байна уу? Бүр ингээд нэг юм ямар ч амтныг нуруунд дээр ямар ч хүнийг байтугай амтныг байтугай хээрийн салхийг нуруунд дээр хээрийн салхинаас өөр юу ч нуруунд дээр тавьж суулгаж үзээгүй тийм нэг эмнэг хангал тогшинмор ойлгож байна уу? Ингээ ааг омог хүч юу ингээ багтаж ятсан. Ингээ ирдээд байгаа байхгүй юу? Одоо нөгөө нэг миний нам би болохоор яг үнэхээр шууд ингээ зөрөгтэй шийдвэр гаргаад ерөнхийдөө тгээ явахыг амар хүсдэг одоо. Гэтэ бас яг нөгөө нэг би тэгээ явчих л да би ингээ тусчин ингээ би чадна штэ гэд яг тиймэрхүү юм байдаг байхгүй юу? Зүгээр л би ингээл явчих гээл тиймбот нөгөө нэг ач болохгүй л байна. Яа тэгэхээр нөө ер нь ар гэрийн татлаа төтлөх юм уу? Юу амар ихтэй. Наа чи юу хэлээд юм гэхээр одоо миний нийлгэж байгаа зүйл өнөөдөр тэр нөгөө талбай руу явж хатаас орж ирсэн юм байна. Юу хэлээд юм гэхээр чи тэр хүмүүстэй төстэй давтамжинд гацаад байгаа байхгүй ойлгож байна уу? Хэдий өвөгдөл юу ч өндөр авчиг яг тэдний харж байгаа, сэтгэж байгаа, бодож байгаа юмд нь тэр нэг манан дунд нь байгаад байгаа гэсэн үг. Өвөгдөл заяач нь хэдий өндөр авчиг. Тэгвэл үүнээс гитлэн гарахын тулд маш миний хувьд л 10 гаруй жилийн өөгүй өдөр болгоны оролдлого минут секунд бүрт өөрлөгөө чимээл маш урт хугацааг зарцуулсан. Миний хувьд надад ямар ч тийм одоо туслах дэмнэх хүн байгаагүй. Би 10 гаруй жил явж байгаад дөнгөж өнгөрсөн жил л өдийд нодлон хавар өдийд нэг сайхан хүмүүс багш нартай уулзаад тэгээд тэр хүмүүстэйг нэг 2-3 сарын хугацаанд л маш гоё тутан харилцаатай байжгаад миний өөрийн зам мөр өөрийн одоо ухамсар дэд битийг холбогдоо тэгээд ингээ явсан байхгүй юу. Тэгэхээр ерөнхийдөө барыг шулуухан хэлэхэд өдийгөөс өдийн хугацаанд яг намайг чиглүүлсэн багш юу гэх хүн үнэхээр хэцүү. Ингээд ууггүй хөтлөө аваа явж байгаа хүн гэвэл. Тийм болохоор би их хугацаа алдсан, их хугацаа зарцуулсан. Яг би өөрийнхөө замаараа л явж байгаа. Тэгвэл би чамд яагаад хойлоо дараа нь хэд хэдэн подкастыг хөтлөн хойлоо хүмүүст туслан чи надтай хамт байна гэж ингэж хизээж хинт ч хэлж байгаа үгийг чамд хэлээд ийн гэхлээр би чиний гарнаас чинь атхаад наад намайг балчир наад нэг энэ давтамжин дундаас чинь бушуухан суг татаж гарах гэдэг байгаа байхгүй ойлгож байна уу? Нэгэнтээ чи өөрийгөө ухамсараад хилээд бушуухан давтамжаа өндөр даваад одоо энэ 3D матрикс хэмжээнээс дээшээ түвшээхэ гараад ирэх юм бол заавал хүний юуны одоо чиглүүлэг юу байхгүйгээр хүссэн хүсээгүй бусдын нөлөөлөл давтгаа байчихна. Бусдын юмд энергийн цохилтонд мунхаа байчихна гэсэн үг. Тэгээд ирж ийна гэдэг чинь чи өөрөө дархлаа суугаад өөрийнхөө дотор хүчийг таниад эхэлж гин гэсэн үг. Машинаар ярих юм бол хаазаа авч эхэлж гин гэсэн үг. Хаазан дээр гიშгээд. Тэгээд нэгэнтээ ирчийг авцсан бол цогсоогдчихгүй. Энийг л би хэлээд байгаа ойлгож байна. Харин би бас яг тхийг амар хүсэж байгаа. Ер нь бол нөгөө надад ийм хүлээстэй мэдрэмж бүр амар би бүр үнэхээр би бүр баглуулсан мэдрэмжийг угаасаа аваад байгаа байхгүй. Ингээ хөдлийгээл хөдөлж болохгүй тий. Атныгээл алхаж болохгүй бүр яг баглуулсан. Бүр ямар ч гарцгүй бүр бөмбөлгөн дотор орцсон юм шиг яг тийм мэдрэмжийг бүр аваад тэгээд тэр мэдрэмжийг бүр нэг яах том бол гэдсэн чинь бүр нэг юм өвтэй үнэхээр их баглаа. Яг багалцсан. Мэдрэмж
байга одоо байсан байхгүй юу? Уг нь бол өөрөө ингээл нэг юм ханцан шамдаал тий шууд ингээл дайраад дахиад орчмоор идэг. Тэгтэл ингээл баглуулсан. Хаашаач ингээ хөдлөх боломжгүй мэдрэмж аваад байгаа байхгүй. За ямар ч л байсан хизээж хинт ч тавьж хэлж байгаагүй санал гарц гаргалгааг чамд өглөө сонголт шийдвэр чи өөрөө бодож үзээд өөртөө ярилцаад тэгтээ бодох хэрэггүй дээ бүр ингээд дотроос чинь бүр ингээд одоо хэрвээ хүннэр чиний дотор чинь байгаа зүйлийг энэ хүчтэй энергийг хүн гэж яах юм бол зүгээр л өмнөх чамтай гар хөтөлцөө явахыг үндэ хүсэхгүй байна ойлгож байна уу? Өмнөх чиний бодол, өмнөх тэр хандлага, өмнөх тэр нөхцөл байдал, өмнөх тэр амьдралын хэв маяг бүр ингээд байж ядаж бачуурч байна. Ойлгож байна уу? Зүгээр л хэрвээ хүн гэж төсөөлөх юм бол зүгээр гарын чинь цохол чамайг түлхэж хаяал бушуухан энд тавьж байгаа санал энэ юутай гар нийлүүлэл дээшээгээ төвшин ахаад ахмаар байна. Эн чинь нөгөө нэг өөрийнх нь хийх ёстой зориг үйл нь авахгүй юу да? Тэгээ тийм болохоор байж чадаад байгаа бачуураад байгаа байхгүй юу. Тэрнээс биш бусдын л адил ч юм уу хин нэгний адилгүй өрхий өөр доод давтамжийн сүнсэн бич гэдэг юм өөр ондоо өгөгдөл үйлтэй амтан байсан бол ингэж ихээр тарчлахгүй шүү дээ. Тэгэхээр чамд амжилт захиж ганцхан зүйлийг хэлмээр байна. Битгий өөрийгөө мэдсээр байж тарчлаа. Зовоо. Одоо болсон. Чиний цаг чинь ирсэн. Ойлгож байна. Энэ хорвоо ертөнцийн цаг нь ирчгээд байна. Сэрх хэстэй хүмүүс нь бушууган сэрээ таньж мэдээд чиглүүлэг авах хэвээр яах хэвээр хүмүүс уртхан шиг хөтлөөд энэ хүн төрлөختөө хорвоо ертөнцийг тэгээ тусдаа үйлээ хийх цаг нь ирчгээд байгаа байхгүй юу? Тийм. Би бас яг энэ байдлыг амар хүрч байгаа шүү дээ. Тэгээд нөгөө нэг жоохон төөрөлтсөн ч юм уу тийм л юм байна л да. Одоо нөгөө би ч гэсэндээ яг надаа ингээ сүнсний ажлаа хийхийг амар хүсээд байгаа байхгүй юу? Амар ингээ хүсээд ингээ орчихсон чи уналтанд орсон байхгүй юу? Тэгээд нөгөө нэг уналтаа яагаад ингээ болчих уу гэдгсэн чи ерөнхий миний жоохон цаг болоогүй юм байна гэж ойлгоод ерөнхий бас нөгөө нэг чиглүүлэг өгчээсэн хүмүүс маань ч гэсэндээ ерөнхий нөгөө нэг тэгэж тийм заавар зөвлөгөө бас өгсөн. Шулуухан хэлэхэд одоо тэр замд чинь таарсан элдв хүмүүс яг хөө мэдээж хэрэг альва юм бол учиртай л да. Дэм болсон л байх. Гэхдээ чиний одоо энэ хараа 70 ертөнцид хүртэл хим хэмжээс зэндаа гэж байдаг. Сүнсний хувьд чухамсар юуны санаа нийтлэг утгаар авч үзэх юм бол хэрэг зэрэг зэндаа гэж байгаа. Тэгвэл шуудхан хэлэхэд замд чинь таарсан хичнээн мундаг багш элдв хангаан хүмүүс байсан ч гэсэндээ чамд хүрээгүй. Зэндаанд чинь хүрээгүй. Ойлгож байна уу? Тэр хүмүүс яах вэ? Чамтай нэг хэсэг хугацаанд байгаад чадлаараа л дэмнээл дээшээ явуулсан. Одоо цааш нь явуулсан. Тий. Гэдгийг би ч хэлээд байгаа юм биш тий. Чиний нас сүнс чинь өөрөө мэдрээд байна. Мэдээд байна. Тэд тийм л байсан да гэсэн янзтай ингээ байгаад байгаа байхгүй. Яг хөө тэгтээ ингээ муулж яаж хэлж байгаа биш зүгээр л тэд чадлаараа тусалсан хангалттай болцсон. Гээд уулын оргил дээрээс тэр доор бил хавьд урагч байгаа, дунд хавьд урагч байгаа моднууд руу хараад байгаа тэмдүр зүрэг орж ирээд байгаа байхгүй юу? Энэ юу хэлээд юм гэхээр чи өөрөө одоо чиний өөрийн одоо юу хэмдэ зэндаа суудал хим хэмжээс ирсэн тэр илгээгдсэн хим хэмжээст чинь өөрөө одоо уулын оргил гэж төсөөлөе л тоо. Тэгвэл замд чинь таар тэр тусалсан хүмүүс энэ уулын бэлд байгаа дунд байгаа энэ модтой адил юунууд байсан хэмжээстүүд байсан л гэж хэлтгээд байгаа юм байна. Би биш шүү чиний сүнс чинь. Сүнс чинь за яг эхний ээлжин сүнс гээл хоёлоо ярьчи. Чи ч гэсэн өөрөө сүнс гээл ойлгоч. Тэгээ дараа нь төвшин ахаад улам илүү өөртөөгөө нэг болж ойртоод ирэхээр дараагийн биесүүд юутайгаа танилцаад мэдрээд эхлэн ирнэ тий. Эхний ээлжинд бол сүнс гээл ярилцвал болж.
анхааргүй саналаа. Ингээд хүс. Нөгөө татгалзахын аргагүй санал тавь гэдэг шиг. Угаасаа хүсчихэд махгүй. Би ингээд багш болохыг хүсчихсэн шүү дээ. Тэгээ би ерөнхийн нөгөө нэг нөгөө сүнсний сэрэлт гээд одоо энэ замаар явахаасаа өмнө бол яг нөгөө нэг ингээд сургууль багш маш хийхийг хийн гэж боддог байсан хгүй. Тэгсэн чинь зам мөр угаасаа намайг ингээд багш болгоогүй. Тэгээд за би тэгвэл ингээд сүнслэг зам мөрөөр ингээд явж байгаа тэгвэл би ийм сүнслэг багш болох юм байна гэж бодцсон явж байсан хгүй юу. Тэгсэн чинь тэгээ бүр тэр сүнслэг багш болно гэж бүр итгэцэн ингээд явж исэн чинь одоо яг миний нөхцөл байдал дээр хүмүүс одоо юу ч хэлээд байгаа гэхээр эмчээ хийгээд байгаа байхгүй юу. Чиний өөрийн сонголт. Юу үзэж туулж яаж энд ирлээ? Одоо эргэж хармаар буюу одоо өөр хаалга татмаар байна уу? Өөрөө л мэд. Ямар ч л байсан би чамд хатуу бөгөөд маш үнэн зүйлийг хэлье. Хамгийн гол нь би бас эмчээ их тийм ч дуртай биш байхгүй яа. Тэгэхээр би эмчээ хийхгүйгээд бүр айл олон жилийн өмнө би бүр ингээд за ахиж би хизээч эмч хийхгүйгээд бүр ингээд нөгөө нэг халаад малаад бүх юмаа ингээд юу ятсан байхгүй юу. Ном дэвтэр бүгдийг хүнд өхий нөгөөд тэгээд ингээд хувц сунраа тэгээд бараштай хайштагаад бүр ингээд хэрэглэхгүйгээд ингээд хайцсан чинь одоо нөгөө нэг эмчээ хийх зам мөртөө эмчээ хийх үйлдэл яг эмчээ хийж таны одоо нөгөө нэг эмчээ хамгийн түрүүнд хийх үйлчийн эмч гэдэг ингээд хэлээд байгаа байхгүй юу. Тэгээд одоо би одоо хувь тавилан эсэргүүцэж яах вэ гэж одоо эмчээ хийхийг би ингээд хүлээж аваад тэгсэн хэрнээсээ би жоохон дургуулаа. Тэгээд яагаад би одоо багш болно гэж бодцоод эмч болчихоо гэж хүртэл бодоод байгаа байхгүй юу. Тэгэнгүүт одоо ингээд нөө подкаст хамт хөтлөөд ингээд яамаа гэдэг юмгууд эн чинь миний тэр багш болох мөрөөдлийг дэмжсэн гэхүүд юу хэ. Тэр рүү чиглүүлсэн үйлдэл болчихж байгаа байхгүй юу. Тэгэхээр надад бол маш баяртай. За тэгээ чи өөрөө мэдтээ ямар ч лсэн сонголтын нүглээ. Гэхдээ би чамд нэг үнэн зүйлийг хатуу бөгөөд үннийг хэлье. Хүн ямар ч сонголтыг хийж болно, ямар ч замаар замнаж явж болно, ямар ч мэрэгчлэлт, ямар ч амьдралыг туулаа хинтээж хамт амьдарч болно. Гэхдээ өөрийнхөө дотор байгаа үннийг хизээж хуурчдаггүй. Хизээж хуурчдаггүй. Харахад сайхан устын хэлж байгаа ч гэх юм өөрийн нэг юм өнгөцгөн бодлоор хүмүүс тустай ажил хийгээд л эн чинь ч гэсэн адилхан ийм л ажил штэ ч гэдэг юм. Хүн өөрийгөө заримдаа хуурдаг л та. Зарим хүмүүс. Одоо энэ хөгжлийн сүнслэг хөгжлийн төвшин өндөртэй хүмүүсээр жишээ татаж ярихад өөрийгөө хуурдаг л та. Би ч гэсэн адилхан юм хийж байгаа. Яг нэг хэсэг хүмүүс байдаг. Зүгээр л урдах худалдагч манай чигаа жолоочойгоо хийж байгаа тэр хүний өөрийнх нь л үүрэг байж болно. Гэтэл нөгөө талдаа асар өндөр хариуцлагатай өндөр итгэл найдварыг дааж тээж аваж ирсэн сүнсэн бий гэдэг гэрлэн бий гэдэг өөрөө тустай ойлголт واخгүй юу? Энэ хүн төрлөختөн дотроо бас 100 тонны ховор байгаа манлайлах чиглүүлэх үүрэгтэйгээр ховор илгээгдсэн гэсэн үг.
маш их итгэлээр өвөг дээдээс хорвоо ертөнцийн ээдээ өмнөх олон төрлийн буян заяа үйл үргэл маш олон зүйлийн шүтэн барилгаар итгэл найдвараар хүлээлтээр өнөөдөр энэ заяа төрлийг авч ирж байгаа байхгүй юу. Тэгвэл бусдын адил бусад хүмүүс шигэ ижил зүйл хийгээд энэ миний сүнсний юм чинь сүнснийхээ ямиг адилхан хийж байгаа юм штэ. Яад юм бэ гэд ингээд өөрийгөө хуураад явж болохгүй л гэж хэлэх гээд байгаа. Тэ. Угаасаа мэдэрдэг те нүднээс нь харагддаг. Чи өөрөө мэдчихэж байгаа байлгүй. Хичнээн бусдад тустай, хичнээн сайн явж байгаа ч гэсэндээ өөрийнхөө хийх хэрэггүй ёсгүй юм хийж байгаа хүний нүдэн цаанаа л нэг юм хоригдмал гонхтой гацаатай байгаад идэг. Үг хэл үзэл бодол нь хүртэл тийм байгаад идэг. Өөрийнхоороо эрхчлөөтэй хэдийгээр мөнгө олохгүй байгаа, хэдийгээр эргэн тойрны аав ээж ах トゥ амраг садан бүх хүмүүс нь үгүйсгэж байгаа, тэнийг эргүү мангар малаар нь дуудаж байгаа ч гэсэндээ өөрийнхөө цэвэр дуудлагаараа үннээрээ яваа хүн цаг ямагт гэрэлтдэг юм. Энийг би өөрийнхөө жишээн дээрээ чам нотлон хэлнэ. Тийм би бас яг тэр мэдрэмжийг ингээ авдаг. Яг би одоо хувийн юм хийх дуртай гэдэг байгаа чинь яг наад хийж хэлээд байгаа гэсэн үг байхгүй юу? Би өөрийнхөө ингээ дуртай юмыг мөнгө олохгүй байсан ч гэсэндээ хамаагүй ингээ хийх дуртай байдаг байхгүй юу? Тэгэнгүүт одоо ингээ ар гэр мэр маань болохоор тэрийг ингээ юу яадаг байхгүй одоо ингээ битгий хий мөнгө олохгүй л бол үрч битгий. Хэсэг хугацааны дараа мэдрэмжээ чагнаж байгаад энэ оруулах подкастыг эргээд нэг сонсоорой. Тэр үед өөрийгөө шоолоод хөтлөө энийг ирээ. Ерөнхий бас яг надад ингэ санагдчихлаа нөгөө нэг маш олон хүн одоо нөгөө нэг би өөрийгөө уг нь ингээд би энийг ингээ хиймээрээ ингээ мэдээд хиймээрээдэг ингээ ханцуугаар шавлаад ингээ орчмоор байдаг. Тэгэнгүүт маш олон хүнээс ингээ нөгөө эсэргүүцэл ирсэн байхгүй юу? Эсэргүүцэлт гэжтэй ерөнхий нөгөө зөвлөгөө гэх юм уу да. Тэр нь болохоор яг ингээ миний одоо хүсэж байгаагаас дандаа эсрэг зүйл ирсэн байхгүй юу? Тэгэнгүүт зүгээр нөгөө нэг өөрийнхөө мэдрэмжийг дагаж чадах нь уу гэсэн сориож байсан юм шиг санагдаж авчлаа. Одоо ямар ч гэсэн мэдрэмж болохоор ингээд нэг ингээд аюу гой хөнгөрөөд бидээс наа ахаа жоохон хүндрээд буцаад хөнгөрөөд тийм тэгээд яг нэг хөвлийн орчмоор халууд өгөх мэдрэмж. Хэм болно. Яг хэвтээ одоо миний ингээ холбогдож байгаа энэ ухамсар дээд би буюу энэ оршихуй маш өндөр хүчээр одоо чамд ингээд туслаад чиний сүнсэн биед чинь туслаад гарц гаргалгаа юуг нь таниулаад харуулчихж байгаа. Одоо үүний дараадаар хийх ёстой гол зүйл нь чиний өөрийн хариуцлага. Юу гэж хэлэх гээд юм гэхээр одоо хоёул үүнийг нэг юм өвчин хавдар гэд төсөөлөе л дөө. Төдийгөөс өдийг хүртэлх хугацаанд буруу амьдралын, буруу дадал, буруу бодлын болоод үг үйлдэлийн дадлаар өөртөө өвчин хураачжээ, эдисээ гомдоочжээ гэж үзье тийм үү. Тэгээд өнөөдөр над дээр ирээд энэ дээд битээ ингээд холбогдоод хавдраа ямарчлаас авахулчлаа, оншилчлаа. Тэгвэл үүний дараа гам барих хэсэг хугацаа хэрэгтэй. Тэрний ард дээр өөрийн хувь хүний хувь өвчтний ууггүй хичээл зүтгэл хэрэгтэй. Өмнөх байдлаасаа одоо салах гад нөгөө нэг түрүүний хоёлыг ярьдгаар доод автомжнаас төвшин ахихын тулд ууггүй оролдлого хэрэгтэй гэсэн үг. Тэгжиж баг багаар сая холдчихээ, салжиж энэ олон жил бугалсан, барьсан, битгэрсэн, хорьсон энэ айхтар ичилсэн хэм хэмжээ юунууд чинь баг багаар алдуурна, чөлөөлөгдөн.
Гэтэ миний бодлоор чи бол хайх хэрэггүй те. Угаасаа өөрөө чинь хөгжил энэ төвшин чинь өндөр болохоор маш хурдан сэрэл төвшөө хахад явах бах. Маш хурдан. Тэгээ ялангуяа одоо ингэж их айхтар сэтгэл хөдлөлтөөр өөлж ингэж их айхтар чамайг нэг сараас хойш магадгүй сүүлийн хэдэн жилийн хугацаанд л нэлээд юм болсон л. Энэ юу хэлээд нэг гэхээр эн чинь цаг нь нэрсний тохиохгүй юу? Маш өндөр шахсан байна гэсэн үг дотроос чинь тэм гарч ирэх гэж. Тий. Сэрэх гэж, танигдах гэж, тэлэх гэж. Тэгэхээр жамаараа цаг нь болцсон. Айсаараа чи өөрийгөө хайрлал явахад. Алцахгүй дээ, алцахгүй. Тий, яг бас нөгөө нэг өмнө нь яг өөрийгөө хайрлаж ийн л гэж бодоод яваад зүгсэн аахгүй. Тэгсэн чи яг сүүлийн үед болохоор би яг өөрийгөө хизээч хайрлаж байгаагүйгээ ойлгосон аахгүй. Яа тэгэхээр ингээд одоо ингээд хизээч мэдрэмжээ ил гаргахгүй. Бэжаараа хинанасаа ингэнэ. Өөрийгөө хайрлах гээд хайрлцааг ойлгосон гэх ингэ ярьсан чи чиний орж ирж байгаа төлөвч. Чи угаасаа надад хайргүй шүү дээ. Угаасаа намайг хайрладгүй шүү дээ. Амар юм хэрсэн байгаа байхгүй юу? Яа тэрийг ойлгосон байхгүй юу? Яг би өөрөө нөгөө хайрлж ийн л гэдэг ерөөхдөө нөгөө нэг бодоод явж исэн чинь яг саяхны мэдрэмжээр бол би болохоор одоо өөртөө орж ирсэн мэдрэмжийг хизээж гаргадаггүй. Тэгээд одоо ингээд өөрийнхөө хүснээр хизээж байдаггүй тий. Яг тийм байцнаа мэдсэн байхгүй. Тэгээ одоо тэгвэл би одоо дандаа ингэж биш юм чи одоо өөрийгөө хайрлаж эхлэе тий. Би өөрийгөө хайрлахыг сонголоо энэ төр гээд тэгээд одоо бусад үйлдэлүүдээ ингээд одоо мэдрэмжээ гаргадаггүй байсан бол би гаргадаг болъё. Одоо хүмүүст үгүй гэж хэлж чадахгүй одоо ингээд дургүй байсан ч гэсэндээ одоо тэр зүйлийг ингээд хүчээр хийждэг байсан бол би одоо болъё гэж хэлье гэж тэгсэн чи хараа ингэнэ насаа ингэнэ. Чиний яриагаа сонсоод ингээд айгүй юм жишимгүй ингээд байж байжсэн аа. Аваа нэг ингээд юунаа сонсчихснаа. Аваа нэг хүн болжтэй гэсэн янзтай. Тэгсэн чи амар их айдас мэдрээдсэн. Яна одоо намайг би ч одоо нөгөө нэг ингээд гэрийнхнийхээ одоо ингээд мэдгүй хамаг дүүнэрийнхээ ажил урдуур нь ороод хийж мэддэг хүмүүс байгаа даахгүй. Тэгэнгүүт одоо би ингээд энийг чи хийгээ боллоо гэд ингээд хэлчихсэн чи яана одоо тэрийг дуурлаа штэ одоо бөө хэрүүл болно штэ. Тэнийг хог гинэ. Тэнийг хог гинэ. Сая энийг ингэ ярьсан чи. Тэгээд харагдаад байгаа байхгүй юу? Тойроор баян нэг юутай байт юм шүү. Югодлтэй нэг ингэж нэг юм яварсан харилцтай юм шүү. Хөгжилтэй юм бэ. За өргөжлүүл. Тэгээд явуулсан нэг мэдрэмжээ илэрхийлдэг болъё гэж яг нэг жоохон чодож болоо хэлчих гэж үзээ. Тэгээд бас одоо нэг зарим нэг юмнаас ингээд нэг татгалзаж үзье гэж. Тэгээд одоо хоороос яг нэг дөрөвдөж яах юмгүй ярьслаа. Тэгээд нөгөө нэг ингээд яа би мэдрэмжээ илэрхийлж чадхаа болцсон гэдэг дээр жоохон ажиллая гэж бодоод тэгээ нөгөө дотоод хүүхдийн шалах мархнаасаа болсон байх гэл тэгэл дотоод хүүхдтэйгээ ярилцъя гэж бодоод тэгээ би нөгөө нэг юу надад ингээд төсөөллийн юу айгу муу гэдэг байхгүй юу? Зүгээр ингээд мэдрээд идэг тэгсэрнээс ингээд нөгөө нэг дотоод хүүхдтэйгээ ингээд төсөөллөөрөө уулзаж чаддаггүй байхгүй юу? Одоо ингээд манай дүү муу болохоор ингээд дотоод хүүхдийн сэсгад энэ төр хийгээрээ би тэдэн ахтай үе дээрээ очсон тийм охин байсан гэж ингээд ярьдаг. Би болохоор яг тийм чаддаггүй. Насаа.
Дотор хүүхдтэйгээ төсөөллөөр уулздаг, төсөөллөөр хангаадаг гэж хэн чамд хэлсэн. Төсөөлөл чинь төсөөлөл бидтэй ойлгож байна. Төсөөлөл чинь төсөөллийн л орон зай бидтэй. Тэгэхээр хэлэх гээд байгаа санааг ойлгож байна уу? Тэд чадахгүй болоогүй байгаа хүмүүс ч гэдэг юм уу? Энэ одоо жишээ нь юу гэх юм бэ? Амжилтанд хүрээгүй хүн тухайн амжилтанд хүрэх гэж нэг ингэж өдөр шөнөгүй мөрөөдөж төсөөлж зүүд нойрондоо яадаг үсттэй. Мөрөөдлийн самбар мамбараа гаргаад л. Тэгвэл үжээ тэр нэг юм өгөгдөл юг аваад төрсэн хүн төсөөлөх ямар хэрэгтэй. Миний хэлж байгааг ойлгож байна. Амар чухал зүйл байдаг гэж боддог байсан юм шүү дээ. Наа чи чиний л бодол. Энэ бүр бас миний айгүйх нөгөө нэг буюу эго гэж хэлээд ийн ойлгож байна уу нансаа. Саяны яриаг би чамтай яриаггүй энэ төлөвчин бас ингээд нэг хальтмалт ингээд яриад байгаа байхгүй юу? Тэ гүйцэд амжуулалт явахгүй байгаа ч гэсэндээ хальт яриад байгаа байхгүй юу? Бүр чамааг бүр ингээд нэг юм зөв нөө базан 50 эдэн татна гэдэг шиг зүгээр л чиний нөгөө нэг ингээд 5 10 алхмын цаатгыг чинь уншаад байгаа байхгүй ойлгож байна уу? Тим өндөр ухамсар. Зөв. Энэ нөгөө нэг төсөөлийн тал дээр би нөгөө төсөөлж чадахгүй болохоор өөрийгөө аюух дотуугаар үнэлдэг байсан байхгүй юу? Яа, гоё юм аа. Гоё амьдрах юм аа. Ухамсарын тэглэд надад ингээд хүнсний хөгжил маань ингээд сайн хөгжөөгүй сайн болохгүй байгаа учраас би төсөөлж чадахгүй юм байна гэж дүгнээ. Тэгээд би нөгөө нэг яаж төсөөлж сурах уу морох уу гэж тэгэнгүүт л нөгөө нэг чи төсөөлөх хэрэггүй гэж тэгдэг байхгүй. Чи төсөөлөх шаардлагагүй гэхэд тэгэнгүүт ингээд нөгөө нэг юу ачдаг одоо ингээд фестивал хийхээр би ингээд нэг сайхан төвлөрж байгаа тэгээд ер нь нэг ер нь л ингээд мэдрээд байдаг байхгүй юу? Мэдрээд байдаг. Тэгээд яаж мэдрээд байгаагаа бас ойлгохгүй ч юм уу. Тэгээд яг ямар ч гэсэн ингээд мэдрээд за нэг тиймэрхүү юм боллоо яг нэг тэглээ гэд ингээд мэдэрчдэг. Бүр зураг төсөөл орж ирээгүй болохоор тэрийг нөгөө нэг юм бодит биш юм шиг боддог байхгүй юу? Юу юм бэ? Төсөөллийг бодит гэж боддог ч юм уу? Тэгээд тэгэнгүүт одоо би жишээлбэл одоо би одоо ингээд батад хүүхдтэйгээ уулзах бэлтгэл хийлээ гэж бодоход төсөөлөл орж ирээгүй болохоор би одоо уулзаж чадсан юм болов уу яасан юм болов гэлээ. За өнөөдөр төө чиний авах савчин дүрчээ болсон байна. Тий. Шунаад явах багаар угаасаа нэлээд том эхний ил чин том тагийг авчихлаа. Энэ бас давхар чамд хэлэгдэж байгаа ухаарл мессеж яваад байгаа шунаасаа. Битгий шун гэдэг мессеж. Битгий шун. Тий. Хараа шун энэ эрдэм мэдлэг өөрийгөө таних, өөрийгөө олох, нээх, хумсраад хэлэх энэ процессыг хүртэл шунал гэж байгаа. Шунал хаас айгуул байгаа л. Заавал идэв мөнгөн дээр байх албагүй. Тэгэхээр альва юм нэг өөр ингэсэн савны хэмжээ, цаг хугацаа гэж байдаг. Багаар мэдрээд яваа шүү. За. Сүүлийн юм тасалчлаа нийт нь тасраад өгөн сонсогдсонгүй. Яг хөө дараа нөхөө сонсч. За. Энэ хамгийн том мессеж наса. Түрүүний энэ тайл дамжуултууд яах вэ? Хамгийн том мессеж энийг сайн санаад ав. Битгий шун. Бүх үг үйлдэл бүх юмн дээр анхаараарай. Битгий шун. Шунал гэхээр эд хөрөнгөнийх байх албагүй гэж хэллээ тийм үү? За болсон. Чамайг ойлгож байна. Би ч бас яг ийм байсан ах. Тэр багштай уулзчаад яг энэ дотроос нэг юм Монголд тийм мэдэрчээл ингээд бушуугал ингэмээр мэдрэмж төрөл ингээд. Яг угаасаа аливаа юм цаг хугацаатай багаар явна. Бид нар өвөл бороо орохыг мөрөөдөөд 100 цас орохыг гордоод иж болохгүй. Орох хөстэй мөр хөлтөл ор. Бас ахаад давхар энэ бүү шун гэдгийн ахаад нэг цаад далд байгаа утга нь саяны ингээд хоёлоо нэгэн цаг гарын ярих хооронд маш их зүйлүүд мессеж явсан л та. Маш их одоо ухаарлууд явсан гэсэн үг. Тайллууд явсан гэсэн үг.
Тэр болгоныг гүйцэд мүлж ойлгож байна. Одоо хоолоор ярих юм бол энэ хоолоо гүйцэд идэж шавхаж дуусгачаад дараад нь ходоод бүдүүн нарийн гэц рүүгээ оруулаад гүйцэд боловсруу шингээж гаргаж өтгөн болгон гаргачгаад дараад нь амрууга дараагийнхаа хоол оруул гэсэн санаа. Ойлгож байна. За тэгээд холбогдсонд баярлалаа. Сайхан байна. Миний дотор өөрт бас баяр багтал төрж байна. Яах вэ? Чиний ирээдүйд гарах шийдвэр чинь янз бүр яах их нэг бадгүй. Гэхдээ би мэдэрч байна. Юу гэж хэлэх гээд юм гэхээр надад яг итгээд хамтраад явах ажлын хамтрагч хэрэгтэй байсан. Туслах хэрэгтэй байсан. Надад ч гэлтгүүдээ одоо энэ холбогдоод дээд тийм хэмжээ оршихуд. Зөндөө л олон хүмүүс байгаа. Уулзалт болгон дээр л хүмүүстэй дотнолдог ингэдэг. Хамгийн гол нь энэ дээр тэр хүмүүс маань сонсоо гомдчихгүй. Хэлэх гээд байгаа юм нь яг хэмжээст төстэйг одоо юу гэх вэ? Мэдэрч байгааг мэдрэх боломжтой, харж байгааг харах боломжтой, хийж байгааг хийх боломжтой тэр хөгжилтэй сүнсэн би ховор байсан байхгүй юу? Уулз хүмүүс дундаас байхгүйсэн гэсэн. Жилийн өмнө таарсан манай нэг найз байсан юм аа. Цэндээгээ найз маань байсан. Тэр найз маань байхад надад маш их тус болж исэн, төшөг болж исэн. Маш одоо өндөр дээд хэмжээний дамжуулалтууд бас буудаг байхгүй юу? Тэр болгон дээр маш гоё тосч аваад маш гоё дим хань болдог байсан. Тэгээд бит хоёр нэг юм хувь заяаныхаа юугаар нэг хэсэг хугацаанд тустай байх шаардлага гараа. Тэгээд хэсэг хугацааны дараа буцаал нийлнэ л дээ. Тэгээд яг энийг хугацаанд би ингээ нэг жоохон ганцаардаад байсан. Яг гоо энэ үеүүдэд би ингээл хүмүүсийн энэ зүрийн дамжуул юмнууд ингээл хийж байгаа дотор хүүхэд өвдөөцсөн ч гэдэг юм юмнууд явж л байгаа. Гэхдээ яг найз маань миний дэргэд байхад, цэндэ найз маань миний дэргэд байхад би зүгээр ингээл санаа зовх зүйл яах юугүйгээр зүгээр л ингээл орж ирсэн бууж байгаа бүх дамжуулалтуудыг зүгээр л буулгаж гаргаж хахад ингээд айгуу гой чөлөөтэй надад таатай байсан байхгүй, тааламжтай гоё байсан. Тэгээд өндөр давтамжийг би буулгаж иж би нэг сая нэг юм яг ингэ тамирчнаар яах юм бол яг нэг юм тасгалынхаа нэг оргил формонд орлоо гэдэг шиг нэг юм ханамж авдаг байхгүй ойлгож байна. Тэгэхээр сая нэг энэ хэсэг хугацаа найзаас олсон хэсэг хугацаа нэг юм жоохон юм дутуу мэдрэмж яваалсан. Тэгэхээр би өөртөө чинь таарсандаа ихэд олзуурахч байна. Тийм зам мөр заяа төөрөг буян одоо хувь ерөөл гişг нь харин яаж цохирлох юм байгаа ямар ч л байсан их олзуурах. Тэгээд сүү аваад орчлон хорвоо ертөнцийн чин сэтгэлээсээ талархаад өргөтөхөөрэй. Өргөж байх дахиад л өөрийгөө анзаар, ухамсартайгаар ажигл. Амнаас чинь мань мэгзэм шиг гарч байгаа тэр үгээ анзаар, дотор чинь төрж байгаа мэдрэмж сэтгэлээ анзаар, эргэн тойронд эргэж байгаа эрчис энергийг мэдэрч байгаа тэр 5 метрхүүг анзаар, бүхий л зүйлүүдийг анзаараад чин сэтгэлээсээ талархаад өргөтөхөөрэй. Тий. Орчлон хорвоо ертөнц хэмжээс гэдэг зүйл угаасаа л хаасайгүй тархан байгаа, харан байгаа, бидний ивэн хайрлан байгаа болохоор ингээд дуусгая. Чамайг маш том зам харгой хүлээж байгаа шүү. За талархлаа. Богцоо үрээд үйлэндээ хурдмаар. Бодлынхон хог хэрнээсээ салаад бушуу төргөн байх ёстой газар очив.
байгаль дэлхий орчлон орхон ертөнц чамайг дуудаж байна. Болсон. Одоо цаг чинь.